Удирдсан амжилттай ажиллаж сайхан хүргэнэ. Зөвхөн цог үүсэн бурхан шашны төвлөрөд жигсэн өмнө самнан шинж байна. Бүгдэн сэтгэлдээ хатан хасаг ордог цог хатагч үүсэн эсэргүүцлийн чагсаалтаа хийхээр төвийн ард ирдэг хажуудад Ричард хийдэмжээ илэрхийлсэн. Дэдийн Аргентин наадам зохион байгуулах эсэргүүцлийн мэдээлэлтэй хэвийн нэг баримтын хот хатан хасагч эсрэг хатуу аргамжаа авах мэдээлж гооч өгөх шаардлагатай. But the province is coming. Хатан хасагч ордог өмнө самнан дэжсэн бохирч зэсгийн гараад гооч өгөх хожим ямар нэгэн яах хэвчээ хүлээхгүй. Хэрвээ эсэргүүцээр байвал дэжсэн хүчээр нухтан гарна гэж хэвийн нэг баримтд мэдээлжээ. Бод 72 цагийн хугацаанд өнөөдөр энэ хугацаанд дууссан байна. Бурхан шашны төвийн цагт дайд шихэн ямар байгаа талаар баттай тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Мэдээлэл агентлагийн орон нутгийн иргэдээс авсан ярьцгааг хүргэж байна. Рейтер агентлагийн мэдээлснээр зах руу орхон гарахаас хадаж хэвийн цэргийн албан хашааг бүсгэн юм. Төвлөрч байгаа авьяасны мэдээлэлээр хэд хоног үргэлжлүүлсэн тусгай харуулсан мөргөлөө намж дайд зөвлөжээ. Хэвийн сухааланчлаг хатан хасагч орж байгаа төвийн ард иргэд намрыг энэ Канадын явц зэгдэжтэй гэж нэрсэн юуч буруугүй 10 хүнийг амбаран шатаасан гэж хэлсэн байна. Амбаран шатаж өгсөн гэх 10 хүн дээрэмдүүлсэн дэлгүүрийн эзэн ажилтнууд байлээ. Одоо 10 хүн тусгай харуулсан өмнө самны хүч зөвсөж амьсгаа авсан байна. Тодорхойлоо харах нэрээгүй байгаамаа. Хятадын телевизээр 10 хүн амбараа шатаж өгсөн гол буруус нь Лагагамын гар хөл болгохыг өмнө самн билээсэн гэсэн утгатай мэдээлсэн байна. Төвийн ард иргэдийн яснаар зайлш гадуур байгаа мэдээлэлс хэд дахин илүү хурцлаг байгаа гинэ. Хаалтайгуу тусгайлуулсан мөргөлдөөн тулаан болж шахсан болон барьцлагсан хүмүүсийн таасалжээ. Угаарт нь ань үргэлжлэн байж магадгүй. Засгийн удамжаар танкууд хөсгөлж дэлбэрт дууссан хаалтайгуу толгойж байгаа гэж нутгийн иргэд ярьжээ. Гэхдээ энэ тал багцаа гэж хэлж болохгүй. Бас өгүүлэх шаардлагатай юм. Ясын хавбурдахад авьяасны мэдээлэл өгөөгүй. Тэгээд үнэн бодцоо тодорхой хэмжээгээр нүүн дарагдуулна гэж олон удаа хэлсэн бичиж байна. Тэгсэн өмнө тамаа тавнаасаа хаж ихэн одоо оронд төвчл хятад хатан тусгаарлахыг зөв зүйлээ гэж үздэг хүмүүс эсэргүүцлийн жихад тулаан зохион байгуулжээ. Баатны Катмандууд төвчл хатан тусгаарлахыг дэмжиж хятадын эцэг цайгийн яамны өмнө тулж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хятад намруулсан бичихэд их гаргахыг хоригддаг төвчлийн дараа Австралийн тэжээ хотын гудамжинд хийжээ. Түүнтэй ихчлээ гэсэн уяа тавдан байсан Сиднейн осын сурагчид хятадын эцэг цайгийн яамруу хатгыг оролцсон байна. Америкийн спортын олон хот бүрэлд төвийн ард иргэдийн их ашигын төлөө тэмцээнэгдсэн олон хүн эсэргүүцлийн жихад тулаан зохион байгуулсан тухай их сурвалжууд мэдээж байна. Хотын шашиг хэвчэж Лагагамын тайнаас болсон киножигчин Ричард Гирч төвд хятад хатан тусгаарлах гэсэн байдлаар илэрхийлжээ. Өөр Бээжингийн олимпикт хятад улс зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа илэрхийлсэн байна. Европын холбоо мөн байдлаар илэрхийлжээ. Гэхдээ ажлын цаг гарахыг хэд хүсэхгүй байгаа нь байдлаар насан юм. Хятад хүний эрх зөрчилдөг үнэн гэсэн үгнээс цааш гарсангүй. Бээжингийн олимпик зохион байгуулахыг эсрэг багсахгүй гэдгийг мэдээлжээ. Америкийн спортын хот хятадын талыг байдлаараа уянзуулан хатгах уриалсан. Америкийн спортын тэрийн нарийн чимээр Кондализарайд багтааж байгаа үйл явц харамсалтай байгаа илэрхийлж хятадын их баримтыг байдлаар тэтгэлийн хүчээр хандахгүй байхыг уриалсан байна. Дэлхийн нийтийн анхаарлын тулд энэ өдрүүдэд бурхан шашны тэргүүн Лагагам харахгүй байна. Лагагам олон нийтэд хандсан мэдээллийн үеэр байдал ийм болсон сэтгэл готроогаа илэрхийлж хятадын их баримтыг хүч хэрэглэхгүй байхыг хүсжээ. Troops and government forces have shut down the city. Засгийн нөхцөл дэлхийн нийтийн анхаарлыг маш их татаж байна. 1959 онд тусгай загсанхыг хүсэн төвийн ард иргэд хятадын захиргааны эсрэг болсон тэмцлийн ойдоор дахин ингэж хийжээ. Хятадын 2008 оны Олимпийн наадмын зохион байгуулалтыг хатсан төвийн байдлыг хэрхэн зохицуулах нь энэ улсад дэлхийн нийтийн тайлбар үндэстэй шууд холбоотой юм. Нөгөө талаар хятадын эсрэг зохицуулах бүтээгүү зарим орон тухайн орны татвар асуудал гэж тооцож шинэгүй байхад илүү үзэж байгаа гэж их сурвалжууд мэдээж байна. Ямар ч хэсэн үнэшин хятадын талын тавьсан 72 цагийн хугацаанд уусаа байдлаар хэрхэн үнэлэхийг цаг гаргаж мэдээж байна. Дараагийн дэх саналжаа. Өнөөдөр энэ цэгийн асуун мөдөд зохион байгуулалтад дэлбэрсэн. Ардын ордын наадмын ирсэн дэлбэрсэнд 3 хүмүүсд амьд хаасан байна. Мөн цаасан тусгайлагчийн хийсэн ажлыг таамаглаж байгаа юм. Цаг гаруухан дэлбэрсэн үеэр шахаж эмчийн тусламж авсан тухай BBC телевиз мэдээлжээ. 14-ийн биеийн барьц хүнд үхэл амьдралын задлал байгааг нь Ардын ордын наадамд оролцохоор мөн сонирхохоор 15,000 орчим хүн ирсэн байлээ. Олон хүн баярлж тэнцсэн наадмын ирсэн дэлбэрсийг Австралийн цадан тусгайлагчийн нэгэн фронт зохион байгуулсан болов гэж таамаглаж байгаа. 1930 онд энэхний цадан тусгайлыг ордож байнга дэлбэрээс Азиад хажихад зохион байгуулсан бүлэглэл одоо харин мэдээлэл хийгээд байна. Азиадын мэдээлэлээр Австралийн цадан тусгайлагчийн үндэсний фронт энэ өдрүүдэд баяраа тэмдэглэж байгаа гинэ.
1981 онд бүтээгдэхүүн хийгүүлсэн олж үргэлжлээ. Айрны өдрөглөж нэрлсэн баяраа хэд Азийн хэд хашлаа зохион байгуулсан байж болчихгүй гэн. Автомобиль сэжигээр зэрэглэх нагалийн мужид цаасан фабрик орсон төсөв хэд хэдэн бүтээгдэхүүн үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэд энэсээс бүрэн өсөн цаасан фабрик үгүй ядаж автономи тусгаах шаардлагатай юм. Ингээр баялаг хөрөлт шатна энэгийн засгийн газар байгалийн баялагийг жишгүүл хувааж уугуул дэргэдэд баг ногдуулдаг гэж цаасан фабрикийн бүтээгдэхүүн үздэг юм аа. Амралтын өдрөөр дэлхийд дахин болсон зарим үйл явдлыг цаа үзрээд хүргэе. Тэтэс үрх тусгаалаад яг нэг сараас Косово 7 хоногийн дараа үнцэг хөлтэй болох нь Одоогийн хараасментын баах тусгаад багсан гэсэн нэгсүүлийн байгууллагын тусгаад үлдэж Марти Ахтисарийн цаанаар үнцэг хөлтэй боловсруулсан байна. Одоогийн хэсэгт холбогд хасны ажиглааг нь Косово үнцэг хөлтэй багсны дараа өнөөдрийн хүртэл ямар байгуулсан ялангуяа гадаад олон тусгаад хэргийн бахсан хамгаалах яамны асуудлыг хамгийн түрүүнд ярьсан. Израилийн нөхцөлийн газрын дөрөв рүү хариу гаднажээ. Иймээр Израилийн хадруу Польшийн харагдсан Исламын жихад бүлэгийн 3 дахин амирсан байна. Бараг 7 хоног манган байсан газрын дөрөв дахин буун тусгаж эхэлжээ. Пакистанын Исламабадад байх Исаак зоогийн газар дэлбэр сажээ. Хаадны дипломат ажилтнууд Польшид одоор үйлчлүүлдэг газар гэн дэлбэрээр 2 хүн амьсгаадаж 15 хүн шахсан эндэгт хүргэжээ. Дэлбэрийн шатгааны шатгаар ажиллаж байгаа нас барсан хүмүүс аль улсын иргэн баталгаагаар шимтгэлд харах хэрэгтэй байна. Өдөр цаасан амралтын өдрөөр дэлхийд дахин басан үйл ажиллагааг шинжлэх ухааны ажлууд өдөр бүтээлтэй багтсан. Amerika'nın rengi müthiş kıyafetler, sayıda bakımdaşın başı, formadan yolutayı, hırsız ıskmatına, dediğimde, www.mutluluk.com formadan yolutayı, en iyi sayılar, rengi müthiş kıyafetler, yerel işin formadan yolutayı, hırsız ıskmatına, dediğimde, www.formadan yolutayı, en iyi sayılar. Крем Павловин Нельзен Адалгера, Витаминия, Сенсаторик Аминдин, Генератор Водостоша, Поддержан Советуш Альтивикский, Нукудичуш, Чишушин, Мэтуса Хамгасан, Крем Павловин, Утербур, Гергутере. Зарим захад дагаж ажил хэрэгээ явуулдаг их хүмүүс дэлгэсэндээ ойрхон суугаарай. Маргааш харгын тоогийн 3-р сарын 17-нд даваа гараг. Бидний тоогийн хаврын дунд сарын 11-нд найрал чиглэлтэй удаан суудар. Нардагаан цаг 7 минутанд мандаж 18 цаг 15 минутанд шаргана. Холбон бичсэн ажлыг хийхэд ирсэн. Зарим хишиг засагуудах, ахуудах, насны бүтээл хийх, бороонгор оруулахад үйлчлэх байсан. Өөр тавих гадар шороохох, эрдэнэ гадар шүүхэд таасан гэсэн байна. Өдрийн цанцан бар суу мовадич сахиахаа тэрэг хагатрын хорцгож байгаа бол зүүн урагшаа мөрөөрэй. Үсгэндэр ахуйд буюу засуухад би эрсдэх багтуулна гэж зохион дусах үгүйсэн байна. Өдрөөр хамтайсан өдөртөнд баярлалаа. Эх 7 хоногийн ажилтан амжилт бүтээхээр түрэн давхацгаа.